баярлалаа. Батсуур, Жээ Батсуур. За баярлалаа. Тэгэхээр замын хөдөлгөөнд оролцогч өөрөөр хэлбэл тээврийн эрсдэл жолоодж яваа хүн заавал даатгуулах юм байна л да. Тэгэхээр явган зорчигч бас замын хөдөлгөөнд оролцогч гэж үздэг л дээ. Тэгэхээр явган зорчигч хариуцлага алдвал одоо өөрөөр хэлбэл өөрөө явган зорчигч өөрөө замын хөдөлгөөнд оролцсноо гэд даатгуулахгүй байгаа шүү дээ. Тэгэхээр энэ дээр яах вэ? Бас явган зорчигч өөрөө одоо хариуцлага алдсан мөртлөнгөө заавал одоо жолоочийн даатгалаас одоо өөрөөр хэлбэл нөхөн дэлгүүр авах нь л дээ. Хоёрдугаар асуудал эд хөрөнгөө сайн дураараа даатгуулж байгаа. Тэгэхээр жолооч автомашина даатгуулчихсан байна гэж бодъё. Тэгэхээр жолоочийн хариуцлагын даатгалаас нөхөн төлбөр аваад за мөн одоо эд хөрөнгөө нэгэн сайн дураараа даатгуулаад төлбөр төлсөн учраас дахиад одоо давхар нөхөн төлбөр авч болох уу гэсэн ийм үндсэн асуудлууд байна. За баярлалаа. Хариулъя. Үнд орчаад шаардлагатай бол энэ ажлын хэсгийнхэн. Явган зорчигч энэ асуудлыг хуулиар зохицуулагдахгүй. Хэрвээ явган зорчигч замын хөдөлгөөний дүрм журам зорчоод түүнээс уславаар гарсан болвол шалтгаалж хохирлын үр дүнг хариуцах асуудал нь өөр хуулиар зохицуулагдана. Иргэний за бүр гарцаагүй асуудал үүсгэсэн болвол эрүүгийн гэдэг ч юм уу ийм журмаар энэ хүний асуудал шийдэгдэнэ. Энэ жолоочийн даатгал болвол уг нь сайн дуруу гайсныг одоо албан журмын болох санал оруулж ирж байгаамаа. Энэ болвол яалтчгүй үндсэн хуулийн заасан татврын төрөлд орно. Татврын ерөнхий хуулиараа татвар нь албан татвар төлбөр хураамж гэсэн 3 зөвлөс бүрднэ гэд заачсан учраас энэ жолоочийн албан журмын даатгал нь татврын төрөлд хамаарна. Хөрөнгө даатгуулах асуудал нь жижигтэй асуудал. Тэр нь бол сайн дурынхаараа явдаг юм байгаа үз. Жолоочийн хариуцлагыг бол албан журмын хамруулж байгаамаа. Энэ хоёр өөр төрлийн татврын зөвлөд байгаамаа. Одоо бол яс хэлж болох юм нь бол энэ жолоочийг албан журмын даатгал заавал хамруулна гэсэн саналыг л оруулж байгаа юм. За баярлалаа. Тэр та нарын дээр нэмэх юм байна уу? Баярлалаа. Явган зорчигчсон тохиолдолд ер нь бол цаашдаа бидний хариуцлагын заавал даатгалын тогтолцоог Монгол бий болох асуудал өөрөө чухал байгаа юм л. Тэгэхээр цаашдаа бид орчин тойронд аюултай үйлдвэрлэл үйлчлэгээ эрхлэгч юм үйл ажиллагаа явуулна гэхээр машин барьж явж байгаа юм бол байнга орчин тойронд аюултай үйл ажиллагаа явуулж яах гэж үздэг учраас энэ бол өөрөө явган зорчигчоос бас тусдаа хуулийн зохицуулчин тусдаа ийм асуудал болно. За эд хөрөнгийн даатгал, жолоочийн тээврийн эслийн даатгал, за энэ хариуцлагын албан журмын даатгал хоёр бол гэрээнийх нь нөхцөл нь шал хоёр өөр. Нэг нь сайн дурынх, нэг нь болохоор одоо энэ албан болж эхэлж байгаа учраас хоёр гэрээний өөр зохицуултаа гэж ойлгох хэрэгтэй гэж. За баярлалаа. Гам бэрмэгч асуултаа тавья. Яаж тодруулах гэдэг вэ? За Батсуур тодруулж дараа нь гам бэм. Би тэгэхээр энэ хоёр даатгалыг аль нэг нь байна гэсэн үндслээр биш. Өөрөөр хэлбэл эд хөрөнгөөч даатгуулсан хариуцлагын даатгалаач мэдээж албан журмаар төлөх учраас төлсөн байгаа л да. Тэгэхээр аль альнаас нь давхар нөхөн төлбөр авах нөхцөл байдал үүсээд байна. Тийм учраас аль альнийг авч болох уу гэсэн. Давхардаж авах уу гэсэн асуулт асуусан шүү дээ. Болно. Давхардуулаад авъя гэж юу? Тий. Зөв юм. За. Юу давхар аваад идэх чи яаж байгаа юм бэ? Би нэмээд нэг тодтогч. Тэгэхээр хариуцлагын даатгалаас нөхөн төлбөрийг олгохдоо юуны өмнө 80% хохирогчийн амнаас амнаас эрүүл мэндтэй холбоотой зардлыг нөхөн төлөхөд заруулна гэсэн нэг ийм хязгаарлалт байгаа. Нөгөө талд нь бол эд хөрөнгийн даатгал нь бол жижигтэй сайн дураараа хийгдэж байгаа.
Ийм учраас зүгээр давхардаг тохиолдол байж болно. Ер нь ихэнх автомашинтай холбоотой хохирол бол автомашины өөрийн сайн дурын даатгалтай холбоотой харилцаагаар зохицуулагдана.